өөрийгөө тохион хэлээр илэрхийлээд эхэлсэн чинь ээж аав миний хүүхд ингээ өөрийгөө хэлчлээ шүү дээ. Би хүүхдийн хайлж байгаа ойлгож байна гэд ингээд нөгөө үр дүн харагдаад эхэлсэн чинь эцэгчүүд уучлаарай агш тань айгу муу ханддаг байж гэд хэлчихсэн. За намайг Амгалан баярын Баасанжав гэдэг миний дохионы нэрийг ингэж хэлдэг. Сонсолгүй хүмүүс бүгдээрээ өөрсдийн гэсэн юм дохионы нэртэй байдаг. За би өөрөө бол сонсголгүй боловсрол төрийн бас байгууллагын тэргүүн удирдлагаар ажиллаж байгаа. Би өөрөө яг сонсголгүй хүн. Тэгээ миний хувьд яг энэ сонсголгүй хүүхэдтэй харилцаж ойлголцоход бол бид хоёрын хооронд бол ямар нэгэн тийм харилцааны асуудал гардаггүй. Ямар ч тийм саадгүйгээр чөлөөтэй ойлголцдог. Тэгээ сонсголгүй хүүхдүүдийн царайны хуваарлаар л сонсголгүй хүүхдүүд өөрсдийгөө илэрхийлдэг. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийг би шууд бүрэн уншиж чаддаг учраас би өөрөө ер нь сонсголгүй хүүхдүүдийн боловсролын багш болъё. Тохионы хэлээр боловсрал олгоё гэдэг яг энэ зорилгыг мөрөөдлийг тээж эхэлсэн. 2006 онд анх цэцэрлэгийн яг туслах багшаар ажиллаж исэн. Яг ч туслах багш биш, асрагч багшаар ажиллаж исэн тухайд. Тэгээд би тухайд бол 30 настай байсан. Тэгээд туслах багшаар яг ажиллаж байгаа хугацаанд яг миний яг үндсэн багшаар яг бас юм надтай хамтарч ажилласан багш маань өөрөө сонсголтой. Гэхдээ тохионыг хэлэхгүй. Тэгээд би өөрөө бол нөгөө ангийнхаа цэвэрлэгээ болон бусад туслах хэрэгтэй зүйлсүүдийг хариуцаад явдаг байсан. Тэгээд хичээл дуусны дараа эцэг эхчүүдэд тохионы хэлийг заах болон хүүхдүүдэд бас тохионы хэлийг заахыг би хариуцдаг байсан. Тэгээд би өөрөө бол нөгөө яг тухайн сургуулийн өмнөх боловсролын багшийн чиглэлээр ер нь мэргэжил эзэмших хэрэгтэй юм байна гэж уг нь бодсон ч гэсэн би ороод сурч чадах болов би бусадтай адилхан ингээ багшлаа явж чадах болов гэдгээс нэг л итгэж чадахгүй айгаад нэг л амар том нэг юм хар юм байгаа юм шиг тийш яаж орох ёстой вэ гэдгийг ингээд би өөрөөсөө эргэлзээд ингээд шийдвэр гаргаж чадахгүй байгаадсан. Гэтэл яг тухайн үед надад соёлмаа гэдэг яг тухайн үеийн тохионы хэлний хэлмэрч орчлогчдын холбооны тэргүүн өөрөө бас хэлмэрч хүн байдаг. Тэр хүн бас надад чи ингээд ихтэй сургууль сурах юм бол чамд би хэлмэрчээр хангаж өгье гэд намайг дэмжсэн. Тэгээ би 30 настайд миний одоо нас нэлээд явцсан байгаа даа гэх айгу санаа зовоодсан. Гэтэл яг надтай адилхан бас настай хүмүүс бас тухайд байсан. Тэгээ өөрөөсөө санаа зовж ичих шаардлагагүй юм байна гэд. Тэгээд тохионы хэлний хэлмэрч орчуулагчаар ингээд дамжуулаад 4 жилийн хугацаатаагаар ингэж сургуулийн өмнөх боловсролын багшийн чиглэлээр суралцаад төгссөн. Яг ингээд багшлаа би те яг ингээд жинхэнэ ингээд одоо өөрийнхөө ингээд хувьд мэрэгшээд яг ингээд мэрэгжлийн юуг нь аваад ирлээ ингээд би багшлаа гэж цэцэрлэг дээр ингээд очиод асуухад цэцэрлэгийн тухайн үед эрхлэгч бол намайг хүлээж аваагүй. Чи ингээд сонсголгүй штэ чи яаж хүүхдүүдэд аваа тавих те хэл заслын хичээлийг яаж орох юм бэ гэдэг яг тийм зүйлийг хэлжсэн. Тухайд болохоор тухайн цэцэрлэг маань 29 дугаар сургуулийн дэрэгдэх цэцэрлэг буюу сонсголгүй хүүхдийн яг сургуулийн дэрэгдэх юм цэцэрлэг байсан. Миний хувьд болохоор би өөрөө сонсголгүй хүүхдүүдэд сонсголгүй яг ингээ багшлах нь аягүй зүйтэй гэдэг юм зарчим ийм зүйлийг хүсээд байдаг. Гэтэл эрхлэгчийн зүгээс надаас гадна сонсголгүй бас нэг багш байсан. Тэр хоёрын хувьд бол яг энэ цэцэрлэгт багшламаар байна гэсэн хүсэлтэй явахад эрхлэгч болон менежерийн хувьд бол яг сонсголгүй багш нарыг ажиллах бид нар боломжгүй. Та нар ингээд хүүхдэд ажиллах ямарч боломжгүй гэдэг яг тийм зүйлийг хэлж ирсэн. Би тухайн үед ингээ өөдөөс нь маргалдаагүй ч гэсэн зүгээр л миний би дотор юм сонирн болж исэн тэр үгийг сонсоод. Тэгээд яг нөгөө тухайн үед яг тэгж намайг ингэж хүлээж авахгүй гэсэн яг тэр үгэнд нь би хэдийгээр ингэж хэцүү байсан ч гэсэн яг нөгөө тухайн үед болохоор боловсролын системийн хувьд сонсголгүй хүүхдүүдэд хэл заслын тийм ээ яг ингэж яриулт сургах яг юм арга зүй маш их давмгай байсан учраас намайг хүлээж аваагүй байсан. Гэтэ би бууж өгөөгүй би үргэлжлүүлээд яг энэ чиглэлээрээ ажиллахын тулд тохионы хэлний одоо яг сонсголгүй хүүхдийн бага насны хүүхдийн үгсийн сангийн яг ийм хөгжүүлэхээр зорьсон. Тэгээд тухайн үед бол яг нөгөө Монгол тохионы хэлний яг ийм тол бичиг боловсруулах ажлын багт ийм хүүхдүүдэд ийм тохионы хэл заахад бид нэр тийм сургалтын материал яг ийм зөв ийм тохиромжтой ийм яг тохионы жагсаалтууд бидэрт хэрэгтэй байна. Тохионы хэлний санг баяжуулж бүрдүүлэхийн тулд гэдэг яг энэ зорилгоор би холбогдсон. Тэгээд яг нөгөө цэцэрлэгт орохоос өмнө багшлахаас өмнө би бүтэн жилийн хугацаанд яг энэ тохионы хэлний үгсийн сангийн судалгааг хийгээд үлзий цэцэг гэдэг тухайн үед сонсголгүй багш надтай хамт яг суралцаад төгссөн багштайгаа зүг тохионы хэлний санг бүрдүүлсэн. 1000 гаруй хүүхдэд тохионы хэлний санг бүрдүүлээд яг бага насны хүүхдэд суралцах боломжтой гэсэн юм жагсаалтыг гаргасан. Тэгээд яг тухайн үед яг ингээд эргээд би цэцэрлэгтээ орё гэдэг тухайд намайг хүлээж авсан. Гэтэл манай цэцэрлэгт ихэнх нь дандаа 4-5 настай хүүхдүүд ямар ч хэл сураагүй, өөрийгөө ч илэрхийлэх нэг ч тохиол сураагүй орж ирцгээжсэн.
өөрийнхөө үзэл бодлыг юун дуртай байгаа, ямар байгаагаа ч хэлж чадахгүй тийм хүүхдүүд орж иж гэсэн. Ихэвчлэн дандаа дохио цангаагаар хуруугаараа ийш тийшээ заах, одоо уйлах тийм ээ, уйлах, уурлах гэх мэтчлэн иймэрхүү зүйлсүүд ажиглаж ирсэн. Энэ бол юу вэ гэхээр энэ бол хэлний дутмагшилд орсон буюу тухайн хүүхдийн эцэг гэх нь тохионы хэл мэдгүй, ар гэртэн тохионы хэлийг заах, тохионы харилцах хүн байхгүйгээс болоод ийм зүйлд хүрч байгаа. Хэрвээ сонсголгүй хүүхэдтэй болсон бол эцэг эхчүүдийн хувьд яадаг вэ гэхээр хүлээн зөвшөөрч чаддаггүй. Яагаад гэвэл заавал хүүхдийг сонсдог болгохын төлөө, ярьдаг болгохын төлөө ингэж арга чарга хайцхаадаг. Гэтэл яг үүний гэр бүлийн орчин тэр хүүхдийн их хэл нь бол тохионы хэлээр тэр хэлний орчинд өсөж тухайн хүүхд өөртөө ихтгэлтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг хүүхд болно. Тэгэхээр эхлээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байдаг. Гэтэл энэ хүлээн зөвшөөрөх хугацаа өөрөө маш юм урт хугацаанд явагддаг. Яг тэр хугацаа бол нөгөө тохионы сурах нөгөө гол чухал үе нь байдаг байтал алдагдчихдаг гэсэн үг. Тэгээд 4-5 наснда 4-5 нас хүртлээр хүүхдээ зүү төөнүүрийн эмчилгээ, барай засал болон лам бүүдэр очин янз бүрийн засал хийлгүүлнэ, яриулъя те сонсгол оруулъя гэд маш олон ийм арга чаргуудыг хөөцөлдсөний эцэст эцэг эхчүүдний 4-5 жилийн дараа хүлээн зөвшөөрдөг. За миний хүүхд ингэ боломжгүй юм байна. Ингээ сонсголгүйд нүний юм байна гэд тэгээд яг нөгөө сонсголын эрхтэй хүүхдүүдийн цэцэрлэгт өгч эхэлдэг. Тэгээд яг манай ангид орж ирсэн хүүхдүүд бол хөвчлэн дандаа одоо шээлээ гэдэг их бол зөвөр ингэж илэрхийлдэг те. Ингээл багшаа энэ гэж зөвөр ингэ тэрийг авъя гэдэг нэг ийм ганц хоёр ойр зүрэ нэг юм ерөөс ууралсан, бухимдсан, уйлсан тийм хүүхдүүд байдаг байсан. Гэтэл би засах гэдэг тохиолдол энэ би засах гэдэг тохиол энэ ахгүй юу? Гараа угаагаарай гэдэг хоолоо идэрээ гэвэл хоол гэдэг тохиол энэ ахгүй юу? Гэт энэ мэтчлэн нөгөө тохионы үгсийн самт нэрлэж тохиогоор нэрлэж тохихыг ингэж зааж сурсны үндсэн дэр манай хүүхдүүд бүгдээрээ өөрсдийгөө маш юм гоё чөлөөтэй илэрхийлдэг болсон. Тэгээ бидний хувьд бол эцэг эхтэн ч бас адилхан яг зэрэг тохионы хэлийг зааж явж исэн. Тэгээ эцэг эхчүүдийн хувьд бол яг тохионы сурах аюу тийм дуртай байдаггүй хөвчлэн. Ягаад тэгэхээр тохионы хэлийг хэл гэдэг өнцгөөс нь хүлээн зөвшөөрдөггүй. Энэ талаар мэдлэг болох дутуу байдаг болохоор. Гэхдээ би хамаагүй хүчээрээс тохиод багшилж байхдаа эцэг эхчүүдтэй сайн байна уу гэдэг ингэж тохино гэд өдөр бүр орж ирэхдээ сайн байна уу, сайхан амраарай гэх мэтчлэн баг багаар тохионуудыг зааж өгдөг байсан. Тэгээ яг тухайд хүүхд нөгөө нэг өөрийгөө тохион хэлээр илэрхийлээд эхэлсэн чинь ээж аав өөх миний хүүхд ингэ өөрийгөө хэлжлээ шүү дээ би хүүхдийн хайлж байгаа ойлгож байна гэд ингээд нөгөө үр дүн харагдаад эхэлсэн чинь эцэг эхчүүд уучлаарай агш та нарыг муу ханддаг байж гэд хэлчихсэн. Тэгэхээр хэлний дутмагшилд өртсөн хүүхд бол насан туршийн маш юм том одоо хохирол том зүйл үүсч одоо асуудал үүсч тэрний үхээр өөртөө итгэлгүй байх, бусдаар халамжлуулах, туслуулах ямар ч бие даах чадваргүй. Заавал одоо хин нэг харах юм бол энэ ямар амар буруу өссөн эрх хүүхд вэ гэдэг ч юм уу тий зан авирын хувьд өөрийгөө зөв илэрхийлж чадахгүй, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таньж мэдэж чадахгүй, уур бухимдалтай, стресстэй, сэтгэл готролд өртсөн яг ийм том сэтгэл зүйн асуудал гэмтэл үүсч идэг. Энэ бол насан туршийн ийм асуудал байдаг учраас суур яг тэр нөгөө бидний асуудал яг нь хэлийн дутмагчлалаас болоод гэр бүлийн хүртээмжтэй тохионы хэлний боловсролын орчин байхгүйгээс болоод сэтгэл зүйн том траумад өртдөг. За яг юунаас болдог вэ гэхээр мэдээж хэрэг хамгийн том чухал суурь үнцэн асуудал бол хэлийн дутмагшил. Яг боловсрол сургуулийн орчинд ч гэсэн яг бүрний хэлээр тухайн хүүхд боловсрол эзэмшээгүй байна тий. Гэр бүлдээ яг тохионы хэлгүй орчинд өсөж байна. Хоёрдугаарт яг бусадтай ойлголцох харилцааны чадвар, нийгэмлэх чадвар өөрөө аягүй сул болж байна. Өөрийгөө илэрхийлж чадахгүй байна. Гуравдугаарт нийгэмтэй ингээд яг найз нөхөдтэй нөхөрлөг харилцах те өөрийнхөө зүгээс юм өөрийнхөө чаддаг зүйлээрээ хувь нэмрээ оруулж чадахгүй тусгаарлагдсан, ганцаардсан, өөрийгөө ингэж үргэлж юм тусгааруулсан, дутуу мэдэрдэг ийм зүйлсүүд үүсдэг. Мөн дөрөвдүгээрт боловсролын хувьд танин мэдгүй хоцрогдол үүсч идэг. Яагаад вэ гэхээр эхлээд тохионы хэлээр тухайн хүүхд боловсрол эзэмшиж, бичгийн хэлтэй хослуулж ингэж хос хэлний боловсролоор тухайн хүүхд бүх тэр академик хичээлийг үзэх хэрэгтэй байдаг. Гэтэл өнөөдөр сургалтын хэл өөрөө яг ийм хос хэлээр явагддаггүй. Тохионы хэлээр ч гэсэн бүрэн дүрэн явагддаггүй гэс болоод баг саг зөвөр өөрсдийнхөө харилцааны хувьд те үе тэмдэгтнээс сурсан тохионуудын хүрээнд л харилцаж ойлголцож байна. За эцэг эхчүүдээсээ мөн гэр бүлийн нандин нарийн сэтгэлийн юм холбоо байхгүй, харилцаа холбоо байхгүй. Ээж аавтайгаа ойлголцож чаддаггүй, ээж аавыгаа ойлгодоггүй. Ээж аав нь ч гэсэн хүүхдээ ойлгодоггүй. Айгуу хэцүү, ядаргаатай, төгшөөсөн, ууралсан, загинсан л байдалтай. Ингээл нүг гэр бүлийн харилцааны юм зөрчил үүсэж идэг. За 6-т нь юу байгаа вэ гэхээр өөрийгөө яг би хин юм бэ гэдгийг ингэж ойлгож,
би өөрөө энэ нийгэмд энэ дэлхий дээр хорвоо дэлхийд төрсөн би өөрөө яг хин юм би яах гэж ирсэн бэ гэдгээ ч ухаж ойлгож чадах чадваргүй байдаг. Тэгэхээр энэ мэдчлэн өнөөдөр сонсголгүй хүмүүс те залуучууд хүүхэд залуучуудын хүрээнд энэ сэтгцэн эрүүл мэндийн асуудал өөрөө маш юм асуудалтай байгаад байгаа. Яг ийм 6 асуудлууд хүн бүрт байна. Хүн бүрт тулгамдж байна. Тэгээ үргэлж зандаа би боломжгүй, би чадахгүй, би бол сонсголгүй хүн штэ. Сонсголтой хүмүүс нь чадна, би чадахгүй гэж хойш суудаг. Хүртээмжтэй боловсралд нэн тэргуунд хамгийн чухал зүйл нь юу вэ гэвэл яг хамгийн гол нь яг сонсголгүй хүүхдийн яг мэдээлэл авах гол зүйл нь юу гэхээр хараагаараа бүх их мэдээллийг хүлээн авдаг юм хэрэгцээтэй тийм ээ. Гэтэл сонсголтой хүмүүсийн хувьд бол сонороороо тийм ээ, сонсголоороо ингэж бүх мэдээллүүдийг хүлээн авдаг, хөвчлэн сонорч суурилсан байдаг. Тэгвэл ийм сонсголгүй хүүхдийн яг тэр онцлог хэрэгцээнд тохирсон байдлаар мэдээж хэрэг зурагт хэрэг тийм ээ, зурган, дүрс бичлэгэн заавал тэр нөгөө нэг үгийг заавал зурагтай нь ингэж тухайн хүүхдэд ойлгуулах, нэрлүүлэх, таниулах хэрэгтэй. Тухайн сонсголгүй хүүхдэд ажиллаж байгаа багш өөрөө тохионы хэлээр бүрэн дүрэн боловсрал эзэмшүүлэх чадвартай яг ийм багш байх хэрэгтэй. Хичнээн чанга яриад ч тийм ээ, хичнээн амаараа багш ингээд уруулаас ингээ уншуулах байдлаар ингэж амаараа хичнээн ингэж ярьсан ч гэсэн хүүхэд таны ярьж байгааг ойлгохгүй. Тэгэхээр аль болохоор тохионы хэлээр болон яг харааны хүртгүүд суурилсан юм хүртээмжтэй юм орчинд хүүхэд яг бүрэн дүрэн хүртээмжтэй боловсрал эзэмших ёстой. Мөн бас гэр бүлийн орчинд эцэг их заавал тохионы хэл сурах хэрэгтэй. За нийгэмд бол мэдээж хэрэг нөгөө яг ийм хүртээмжтэй яг нөгөө тохионы хэлний хэлмэрч орчуулгын үйлчлэгээ бас юм хангалттай байх хэрэгтэй. Ингэснээрээ бас яг нөгөө тухайн хүүхдэд боловсролын хүрээнд боловсролын салбарт сургуулиудад тийм ээ суралцж байгаа сонсголгүй хүүхэд тохионы хэлний хэлмэрч орчуулагчаар дамжуулж бас боловсрал эзэмших ийм мэдлэл нөгөө нэг ийм олон талын ийм хамтын ийм тогтолцооны ийм зөв голдрол орсноор хүртээмжтэй боловсралыг сонсголгүй хүүхдүүдэд бүрэн дүрэн олгох боломжтой. Тэр яг нийгэмд бол нөгөө шүүх, цагдаа, эрүүл мэндийн бас нөгөө байгууллагуудаар үйлчлэхэд бас хэлмэрчийн асуудал бас өнөөдөр бас айгүй их байдаг. За 2013 онд би яг Америкт яг нөгөө удирдлагын чиглэлээр, манлайлалын чиглэлээр юм 7 хоногийн богино хугацааны сургалтанд хамрагдаад ирсэн. Надаас гадна бас өөр 91 байгууллагуудын сонслогооруудын төлөөллүүд, тэгээд тохионы хэлний хэлмэрч орчуулагчид хамтдаа суралцаад ирсэн. Тэгээд 7 хоногийн хугацаанд яг юу суралцсан бэ гэхээр яг хос хэл гэж яг юу юм, хос хэлний боловсрал гэж яг юу юм гэдэг яг Вашингтонд маш том дэлхий дээр ганц байдаг. Вашингтонд байрладаг Галлаудын ихтэй сургуульд очиод танилцаад ирсэн. Сонсголгүй одоо хүмүүс явдаг. Том ихтэй сургууль байдаг юм билээ. Тэгээ ихтэй сургуулиар ингээл ороод үзсэн чинь ингээл амар том юм номын сантай юм том өрөө байсан. Тэгээ маш том юм ширээтэй. Тэгээд тухайд нэг сонсголгүй профессорыг урд нь суужсэн. Тэгээд профессор багшаа таны ингээд энэ бүтээлүүдийн мөсч тийм бүгдээрээ миний бүтээсэн бүтээлүүдээ би өөрөө ингэж зохиосон. Тэгээ өөрөө профессор те доктор юм айгүй том мундаг чадaltaй хүн байсан. Айгүй гайхажсэн. Анх удаа яг тийм сонсголгүй хүнтэй таарч ирсэн. Та уншихад ямар нэгэн асуудал тулгардаг гэсэн ч үгүй ямар ч асуудал байхгүй. Зүгээр уншаан зүгээр биччихнэ гэсэн тохионы хэлээр бас асуудалгүй ярьчихна. Энэ мэтчлээ ингээд яг нөгөө Америкт боловсролын яг ингээд том байгууллагуудаар очиод ингээд уулзахад яг л адилхан маш олон юм сонсголгүй хүмүүс өөртөө ихтэй унших бичихийн хувьд ямар нэгэн асуудал байхгүй. Сонсголгүй хэрний цагтаа хүн байсан. Бас байж болдгийм үү гэдээ айгүйх гайхажсэн тохойд. Тэгээд мөн бас эрүүл мэндийн эмнэлгийн ажилтан хүн байсан. Гэх мэтлэн ингээд юм нүд нээсэн юм амар олон зүйлсүүдийг би ингэж ойлгож аваад би өөртөө итгэлийг тэндээс айгүй болж байсан. Ер нь сонсголгүй хүн чинь чадах юм байна, чадвартай байна. Хүртээмжтэй боловсралтай яг тухай гэр бүлийн хүртээмжтэй орчин хэрэгтэй юм байна. Харилцааны орчин хэрэгтэй юм байна. Юу ч хамаагүй хийж чадах юм, сонсохоос бусдыг юу ч хамаагүй хийж чадах юм гэдэг тэр өөртөө итгэлийг болж авсан. Яг одоогийн байдлаар ямар ч үйлчлэгээ авж байгаа тийм сонсголгүй хүн байхгүй. Сонсголтой одоо яг нэг мэрэгжлийн сэтгэл зүйч маш олон байдаг тийм ээ. Сэтгэл зүйн эрүүл мэндийн одоо энэ чиглэлээр зөвлөгөө өгөх олон хүмүүс байгаа. Гэхдээ тэр хүмүүс бас нэг тохионы хэлний хэлмэрч орчуулагчтайгаар тухайн хүмүүст хүрч ажиллах бас юм боломж маш хомс байдаг. Сэтгэл зүйн эрүүл мэнд гэж яг юу болох талаар сэтгэл зүйн боловсролын талаар сонсголгүй хүмүүсийн дийлэнх нь мэдэхгүй. Мэддэг нь яг үндэ яах вэ? Би тэр хүнд одоо өөрийнхөө хамаг амьдралыг нээх юм уу яах вэ гэд чадахгүй тохиолдол маш их байдаг. Орчуулагч хэлмэрч олдохгүй. Гэх мэтчлэн ийм асуудлууд байдгаас болоод энэ чиглэлээр үйлчлэгээ авах чадвартай хүмүүс байдаггүй. Чаддаг хүмүүс байдаггүй. Тэгэхээр яг нөгөө
ихэнх тохиолдолд манай байгууллагаас надтай маш их олон хүмүүс холбогддог. Ингээд байна би яах вэ гэдэг маш их хүмүүс хувийнч бай. Фемийн боловсролын карьерийн ажил хөдөлмөрийн талаар маш олон удаагийн зөвлөгөөнүүдийг авдаг. Хүн төлбөргүйгээр тэгээ ерөөхдөө олвол нөгөө эцэг тэгээ ойлголцохгүй байна гэх тохиолдлууд маш их холбогддог. Гэхдээ ингээд чи чаднаа тий чи өөрөө ингээд бие даагаад өөрөө энийг хийгээд аав ээжтэй харуул аав ээж чинь чамайг ойлгоно гэх мэтчил ингээд яг юм нөгөө би өөрөө мэрэгжлийн өмгч гэсэн өөрийнхөө туршлагаасаа үзэж одоо сурсан зүйлсээ хуваалцдаг. Яг сэтгэл судлалын чиглэлээр уг нь яг нэг сонсголгүй хүн уг нэг суралцаа төгссөн. Гэтэ яг нөгөө ажлын юм хүртээмжтэй юм орчинд тухайн хүн ажил мэргэжлийн нөгөө нэг явуулж чадахгүй байдлаас болоод өөрийнхөө сурсан мэргэжлэрээ ажилдаггүй байгаа. За манай сонслогын боловсрол төрийн бас байгууллага нь 2015 онд үүсгэн байгуулагдсан. Манай байгууллагын хувьд яг хос хэлний боловсрлоор, хос хэлний арга зүйгээр яг хүртээмжтэй боловсролыг яг энэ бодлогын төвшөнд болон яг арга зүй хэрэгжилт дээр бас манайх зөвлөгөө өгөөд бодлогот нөлөөлөхөр үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн бас Монгол дохионы хэлний анхан шатны болон сонсголгүй үний соёлын тухай сургалтуудыг бас зохион байгуулдаг. Сонсголгүй хүүхдийн боловсролд одоо ашиглагдах харааны бүртгүүт суурилсан хэрэглэгдэхүүн сургалтын тол бичиг, ном гарын авлагыг боловсруулдаг. За мөн сэтгэл зүйн зөвлөгөө тийм ээ яг тухайн нэг сонсголгүй хүүхэдтэй эцэг эхчүүдтэй бас сургалтуудыг явуулдаг. За мөн дохионы хэлний бас судалгаа шинжилгээ, дохионы хэлний боловсрол, дохионы хэлний хууль боловсруулах бас ажилд бас манайх оролцоод явж байгаа. Ерөнхий яг үндсэн үйл ажиллагааны хүрээнд бол эцэг эх зөвлөгөө, сургалт болон сургалтын хэрэглэгдэхүүн материал боловсруулж ажиллаж байгаа. Би өөрөө нөгөө сонслогын боловсрол төрийн бас байгууллагын удирдлага тий. Тэрхүүн за гүйцэтгэх захирал манай яг хүний нөөцийн бүрэлдэхүүнүүд бүгдээрээ дохионы хэлтэй. Яг юм дохионы хэлтэй юм ажлын хамт олноороо бид нэр хамтдаа яг нэг зүйлийн төлөө, нэг алсын араатаагаар яг сонслоггүй хүүхдийн боловсролын төлөө үйл ажиллагаа явуулахад асуудалгүй, маш их юм боломжтой, юм урамтайгаар бид нар өдөр болгон ажилладаг. Энд би маш их бахархдаг. Сонсголгүй хүүхдүүдийн хувьд бас мөн маш олон хүний амьдралд бас өөр нөлөө өөрчлөлтүүдийг гарч байгаа олон төсөл хөтөлбөрүүдээр бид нэр олон зүйлсийг бүтээж байгаад бас энэ үр дүнд бас маш их мурамшдаг. Манай байгууллага мөн дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоогоо төрийн бас байгууллагатай хамтран ажилладаг. Тэгэхээр нөгөө хэлмэрч орчуулагчийн хувьд бас нөгөө юм асуудалгүйгээр бидний дэмжин олон жилийн хугацаанд ингээм хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр ямар нэгэн тийм сэтгэл зүйн хувьд тий одоо ажлын орчин болон ямар нэгэн тийм ирээдүйд одоо урагшаа ингэж чөлөөтэй ингэж хамтдаа нэг дуугаар ингэж алхахад бол биднэрт асуудал байдаггүй би аяг барахдаг. Өөр бас сонсголгүй иргэдийн 91 байгууллагууд бас байдаг. Тухайн 91 байгууллагуудад бас нөгөө сонсголгүй хүмүүс ингээд нөгөө ажиллах бас айгүй гоё. Сонсголтой хүмүүс тийм ээ сонсголтой ажил болгох ч юм уу одоо сонсголтой хүмүүсийн ажиллаж байгаа тэр компани ажлын орчинд сонсголгүй хүн ороод ажиллахад бас жоохон хэцүү байдаг. Дандаа нөгөө ганцаардсан, тусгаарлагдсан. Ягаад тэгэхээр тэнд хамт олон ингээл амар гоё юм хоорондоо юм яриад инээлтэдэг. Яг юу ярьж байгаа ингээ асуухаар маш жоохон нэг л хуваалцдаг тий. Энэ сая ингээд киноны тухай бидэд ярьсан юм аа гэдэг ч юм уу. Ингээд л болоо. Тэгээ нөгөө тухай яг хамт олонтойгоо хамт байх тийм юм гоё уур амьсгалыг мэдэрч чаддаггүй. Үргэлж өдөр бүр ганцаардсан мэдрэмжийг авч нөгөө сонсголтой хүмүүсийн орчинд ажиллах ийм тохиолдлууд маш их байдаг. Тэгээ заримдаа нөгөө нэг сонсголгүй хүмүүс, зарим нэг сонсголгүй хүмүүсийн хувьд бол бас нөгөө юм хань болж те ингэж яг тухайн сонсголгүй хэрэг ажилтна танаа байгууллагт байгаа бол бас урам зориг өгөхөөр те аль болохоор оролцуулж гоё хамттай байгаасай. Онцлог хэрэгцээг нь ойлгосоо те тэрнээс биш өрөвдөж халамжилж хайрлаж ингэж өмнөр нь бүх зүйлийг орж битгий шийдэчээ те аль болохоор та тэр хүмүүсийг хөгжүүлэхийн тулд адилхан хүн гэдэг өнцгөөс хараж хандаасай гэж хүсэж байгаамаа. Тэгээ манай байгууллагын хувьд бол нөгөө орчны хувьд байгууллагын соёлын хувьд ч гэсэн нөгөө илүү хараан дээр суурьсан сонсголгүй хүмүүст ээлтэй байдаг болохоор энд би маш урамшиж ажилладаг. Өмнө нь яг 2017 онд 29 дугаар сургуулийн сонсголгүй суралцагчид 12 дугаар ангийн сургалт тухайн үед Алтан сүх болон бусад нөгөө сурагчтайгаа хамт хичээл харилцаарсан. Ягаад тэгэхээр нөгөө багштайгаа шууд төхөөн нийлээр ингээд харилцах гэсэн чинь багш нь төхөөн нийлээр яриулахгүй шууд гарын зогсон гэх мэтлэн ийм асуудлаас үүдээд төхөөн нийлээр боловсрал ер нь бид нэг ингээ хангалттай эзэмшиж чадахгүй байна гэд тухайн үед яг хэдийн сурагчтай манай тухайн үед манай офис 3 давхар сургуулийн 3 давхарт байрлаж ирсэн. Бүтэнсэн өдөр нөгөө нэг яг бид тухайд оройтод нөгөө ажиллаж исэн. Гэтэл нөгөө тухайн үед нөгөө сонсголгүй сурагчид орж ирээд багшаа ингээд бид нэр хичээл хэлцаарлнаа.
ерөөсөө амар хэцүү байна. Ингээд өөрөөсөө бид нар ингээд тохион нийлэр олон гоё юм сурмаар байна гэтэл ингээд тохион нийлэр юм сурч чадахгүй байна гэд хичээл хайл зарлана гэдэг юм хэлсэн. Тэгтэл би тухайд яг яаж сурагчдыгаа ингэж тайвшруулах уу, яг яах уу гэдгийг ингээд мэдэхгүй байсан. Тэгээд өөрийнхөө зүгс боломжоор ингээд зөвлөхөө өгсөн. Тэгээд та нар яг юу хүсэж байгаа юм бэ гэсэн. Бид нар ингээд хангалттай тохион нийлэр боловсрол эзэмшиж чадахгүй байна. Бусад хүүхдүүдтэй адилхан суралцаж чадахгүй байна, тий. Энэ мэтчлээ ингээд нөгөө багш нар бүгдээ тохион нийлэлтэй байх хэрэгтэй гэдэг талаар ингээд багш нартайгаа ингээд та нар ингээд хамтдаа гоё юм ярилцаж болно шүү дээ. Заавал ийм аргаар биш тий. Ярилцаад багшаа бид ийм хүсэж байна гэд хэлж болно шүү дээ гэсэн чинь үгүй багшаа тийм байхгүй бид нар олон жил багшаа та тохион нийлээ сайжруулаач гэж хэлсэн. Тийм болохоор одоо тэмцэх ёстой цаг нь болсон. Бид нар бүх ингээд хүмүүстэй ингэ дуудаж агаад нийгэмд ингэ харуулмаар байна үгүй хэлмээр ингэ хэлжсэн. Тэгээд миний зүгээс бол би аль болохоор 50 аргаар шийдэхийг хүссэн боловч сурагчид өөрсдөө бүр юм шийдсэн байсан. Заавал хичээл хайл зарлаа ингээд ямар ч өөр арга байхгүй гэд шийдсэн байсан. Тэгээд тохион нийлний хэлмэрч орчуулагч багшаа тавуулаад өгчээ бид нарт. Тэгээд би нөгөө тухайд нөгөө тохион нийлний хэлмэрч орчуулалтын холбоо төрөмс байгуулахын тэргүүн соёлмаг дуудаад за хэлмэрч за дуудлаа. Өөр та нар яг юу хүсэж байна гэсэн багшаа ингээд бид нар бичлэг хийгээд ингээд олон нийтэд мэдээлмээр байна гэд. Тэгээд дүрс бичлэг ингээд бид нар хийхэд ингээд тусалж байсан. Тэгээд энэ мэдчил нөгөө нэг яг ингээд тухайн сурагчдын хүсэл зоригоор энэ хичээл хаялт зарлахыг ажил хийсэн. Тэгээд яг өөрөө нөгөө нэг тэр хоёр сурагч маань Алтан сөх буюу Ашиг гэх хоёр сурагч маань өөрсдөө ингээд бүх сонсголгүй хүмүүс рүү ингээд мэдээлэл хүргэсэн. Дүрс бичлэг хийсэн. Тэр дүрс бичлэгт түгээсэн. Тэгээд бидний хэлж байгаа зүйлийг багшаа таныг хэвлээд өгч болох уу бид нар ингээд өөрсдөө ингээд барай зогсмоор байна гэх. Тэгээд яг тухайн сурагчдын хэлж байгаа зүйлсүүдийг цаасны дээр буулгаад маргааш өглөө нь яг нөгөө тухайд 7 цагт яг хичээл хаялцыг зарлана гэд сургуулийн гадаа яг нөгөө хичээл хаялт зарлах сонслогоо сурагчид цугларсан байсан. Би тухайд нөгөө 3 давхрт яг цонхнуудын ингээд зогсоо харж ирсэн. Би яг яах ёстой вэ? Би энэ хүүхдүүдийн төлөө яг юу хийх ёстой вэ? Нөгөө ягаад тэгэхээр хүүхдүүд сурагчид амар ингээд цөөрөөдсөн. Ягаад тэгэхээр зарим нэг сурагчдыг багш нар нь ингээд бол гээд ингээд сургууль руу аваад орж исэн. Тэгээд ер нь хүүхдүүдтэй хамт би ингээд зогсох хэрэгтэй гэдэг тухайд би хамт зогсож исэн чинь нэг тухайн сургуулийн менежер чи ингээд хүүхдүүдийг өдөөлөө турхирлаа. Чи хүүхдүүдийг тэмцэл ингэж хүргэж ингэж чи ер нь мандайлж удирдах энэ зүйлийг хийж муу хүн байна гэж намайг амар их ингэж одоо зэмлэжсэн гэдэг тухайд үгүй багш энэ хүүхдүүд өөрсдөө над дээр ингэж орж ирсэн. Яагаад гэвэл хүүхдүүдэд тохион нийлээ ярих гэсэн чинь гарлуун зогсноос болов. Гарыг нь зогсноос болов. Одоо жишээлбэл сонсголтой хүн амаараа яриад өөрийгөө илэрхийлэх гэдэг чинь амын ингэ боогоо таглаад байвал ямар байх вэ? Танд ямар санагдах вэ? Гэт яг нөгөө Алтан сөх өөрөө ингэж хажуудах сурагчаа ингэ амын таглаж байгаа нэг юм зураг байсан шүү дээ. Яг энэ зүйлсийг нөгөө хэлж ирсэн. Энэ зүйлсээс болоод тухайн сурагчид өөрсдийнхөө яг ингэ тийм үзэл бодлоо илэрхийлсэн юм айгүй юм түүхэнд сурагчид анхудаа хичээл хаялт зарласан маш юм том зүйл болсон. Тэгээд яг тухайн үед бас соёлмаа болон бит хоёрыг бол маш их гадуурхах, ялгуурлан гадуурхах тий ингээд сонин харах иймэрхүү зүйлсүүд бас сургуулийн орчинд байсан хэдий ч гэсэн хүүхдүүд өөрсдийнхөө дуу хоолойг ингээд олон нийтэд хүргэсэн энэ амар гоё түүхэн мөч болж исэн. Тэгэхээр сонсголгүй хүүхдийг л маш хүүхэд бүрийг тий боловсролд хүртээмжтэй чанартай боловсролыг эзэмших. Ямар нэгэн хэлний тутамгшилд өртөөгөө те сэтгэл зүйн асуудал гэмтэлгүйгээр тохионы хилээ бүрэн дүрэн гэр бүлийн орчинд ч тэр сургуулийн орчинд ч тэр харилцаж чаддаг, боловсрол эзэмшиж чаддаг. Ирээдүйд ажил хөдөлмөрт ихтэй сургууль ч гэсэн адилхан хүртээмжтэйгээр тийм ээ. Мөн альва одоо үйлчлэгийн байгууллагуудаар бас ороход ч гэсэн хүртээмжтэй тэр үйлчлэгийг авч чаддаг байх. Яг өнөөдөр бол бас тулгамдж байгаа бас нэг асуудал юу вэ гэхээр дунгын суулгацын хагалгаа хийлгэснээр хүүхэд сонсч чаддаг болсон болох юм үр дүн өөр юм хязгаарлагдмал байдаг хэдий ч гэсэн эцэг эхчүүд яг энэ одоо үнэтэй хагалгаад гэлэх юм бол манай хүүхэд хэлд орчин, сонсголт орчин гэдэг яг ийм мухархан хандлагаар юм шийдвэр гаргадаг, хүүхдийн өмнөөр орж шийдвэр гаргадаг. Гэтэл яг энэ нөгөө таарах хүн байна, таарахгүй хүн байна гэж бас байдаг. Аль болохоор нийгмийн зүгээс яг энэ боловсролын тогтолцоо өөрөө маш ингээд бүрэн дүүрэн өөрчлөгдөхийг хүсэж байгаа. Нийгмийн зүгээс бас энэ хүртээмжтэй тогтолцоо мэдээллийн тэнцвэртэй байдал бас түгээсэй гэж хүсэж байгаа. Энэ талаараа үйл ажиллагаа үргэлжлүүлээд явуулнаа. Эцэгчүүдэд сонсголгүй хүүхэдтэй эцэгчүүдэд хандаж хэлхийг хүсэж байна. Юу гэж хэлмээр байна гэхээр миний хувьд сонсголгүй яг нөгөө нэг хүүхэдүүдийн ихэнх нь сонсголтой ээж аваад байдаг. 90-95% сонсголтой эцэг эхүүд байдаг. Тэгэхээр сонсголтой эцэг эхүүдийн хувьд бол хүүхдээ та
хөгжлийн бэрхшээлдээ одоо миний хүүхэд хөгжих боломжгүй гэж та битгий бодоорой. Та бүхнээс ингээд чин сэтгэлээсээ гуйж байна. Таны хүүхэд сонсч чадахгүй болохоос биш те сонсож амаараа ярьж чадахгүй болохоос биш нүдэрээ сонсч болно те нүдэрээ бүх зүйлийг хүлээж авч чадж байна. Гараараа таны хүссэн зүйлээ ингээд илэрхийлж хүмүүстэй харилцах боломжтой. Таны хүүхэд бүрэн дүрэн боломжтой шүү. Тэгэхээр та сэтгэл зүйн хувьд та хүүхдээ эхлэх хүлээн зөвшөөрөхийг хичээгээрэй. Хүүхэдтэй та хүлээн зөвшөөрч хүүхэдтэй бас мөн та ямар хэлээр боловсрал эзэмшмэн ямар хэлийг та бас та өгмөр энэ төр сонголтыг бас та өгөөрэй. Тохионы хэлээрөө те бус мөн одоо ярьж сургах яг тэр одоо амын ярианы хэлөө гэдэг яг тэр та сонголтуудыг хүүхдэд өгөх сонголтыг хүүхэд өөрөө хийх тэр эрхийг бас хүүхдэд байгаа учраас хүүхдэд бас эхлээд нэг тэргуунд тавиарэ гэж хүсэж байна. Мөн тохионы хэлний хэлмэрч орчуулагчдын бас энэ нэг та үйлчлэгийг бас та аваарай тий хэрэгтэй тэр газарт нь хүүхдэд ойлголцохын тулд бас та энэ орчуулагчаар дамжуулаас ойлголцож болно шүү. Төр засгийн зүгээс нийгмийн зүгээс бас юу гэж хэлмээр байна гэхээр орчуулагч хэлмэрчийн бас энэ бэлтгэх тэгэхээр тохионы хэлний хэлмэрч орчуулагчдыг бас тогтолцоогоор системтэйгээр бэлтгэх үйлчлэгийг ингэж үзүүлэх тийм ээ энэ зүйлсийг бас хууль эрх зүйн хүрээнд бодлогын түвшинд бас хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Тэгээ мөн сонсголгүй хүүхдүүдийн хувьд бол залуучуудад юу гэж хэлмээр байна гэхээр би чадахгүй юм байна, би боломжгүй юм байна гэж та нар битгий бодоорой. Аав ээжээсээ асуугаарай, багш нараасаа асуугаарай, сонсголгүй одоо иргэн нийгмийн байгууллагт тийм ээ манлайлж байгаа бүх хүмүүсээс та нар өөрсдийнхөө чадахгүй байгаа боломжгүй байгаа зүйлийг сайн асуугаарай. Тэгээд хамтын хүчээр бид нар хамтдаа бие биенийхээ дэмжиж тийм ээ бие биенээсээ урам зориг авч суралцж хөгжих учраас тэгэхээр адилхан ингээд та нартай бүгдээрэнд нь ингээд маш их хайртай шүү. Бид нар адилхан ингээд сонслох хүмүүстэй мэдгүй чадахгүй гэж битгий өөрсдөө хязгаарлаарэ. Тэгээ бас манай байгууллага дээр та бүхэн бас ирээд зөвлөгөө авч болно шүү. That's my story. Сонсголгүй боловсрал төрийн бас байгууллагын удирдлага Баасанжаа байлаа.